яг жинхэнэ ямар ч одоо нэг өмгөөний юугаар гардаг шигтэй шахалт дарамтгүй хүмүүс одоо арцнаа шийдвэр гаргаж байгаа гэж үзсэн бол энэ даатгуулагч нь энэ даатгалын харилцаагаа ойлгож харилцаанд байна. За хоёрдугаар нь гэх юм бол энэ гарч байгаа хохирлын санхүүгийн хувьд даатгуулагчид одоо ноцтой сөрөг үр дагавар авчирдаг байх хэвээр. Тэгжээж энэ хөө зүгээр нэг жижиг хэмжээний тэр хүнд өөрөө даачаар юм байх бол харилцаанд бол ямар ч үсэг байна. Тэгээ хоёрдугаар нь хөрөнгө хохирол нь мөнгөөр илэрхийлэгддэг байх ёстой. Мөнгөөр илэрхийлэх боломжгүй зарим эрсдлүүдийг хичээл сэтгэл санааны ч юм уу тэрийг бол тусгай өөр юмор гэж ерөнхий одоо даатгалынхаа онлоор бол тийм мөнгөөр илэрхийлэх боломжгүй бол тэрийг даатгуулах боломжгүй гэсэн. За тэгээд даатгуулж байгаа эрсдлүүд маань ямар байх ёстой вэ? Нэгдүгээр хоорондоо үл хамаарах байх ёстой. За мэдээж энэ үл хамаарах гэдэг бол үл хамаарах байвал сайн мэдээж аль болох хамаарал багтаа гэсэн практикээр байх ёстой. За хоёрдугаарт нь эрсдлийн тохиолдол магадлал нь харьцангуй бага байх ёстой. За гуравдугаарт нь энэ даатгалын эрсдлүүдийг бөөгнөрүүлээд одоо пүүлинг хийх боломжтой байх ёстой. Өөрөөр хэлбэл ганцхан төрлийн даатгалыг мэдээж ийм байхгүй тохиолдол аргууд байна л да. Тэрний тухай одоо энэ толгоноос цааш явахаар гараад ирэх байна. Тэгээ мэдээж даатгалын дээд хязгаартаа за хамгийн сүүлийн үед энэ яг ялангуяа практикээр хамгийн чухал бол энэ moral hazard adverse selection гэдэг энэ асуудал байгаа. Энэ харилцаанаас болж үүсэх энэ асуудлыг зөв зохицуулсан. Ийм нөхцлүүд биелжээж яг даатгал бол яг классик одоо онлынхаа үүднээс яг цэвэр даатгал энэ харилцаанд орж байгаа гэж. За энийг зөв хэлбэр жишээгээр саяны юмнуудыг харуулсан байна. За тухайд эрсдэл маань дундчаар 100 жилд нэг удаа тохиолддог эрсдэл. Тохиолдол бол 100 сая төгрөгийн хохирол байна. Тэрээс ийм эрсдэл. За тэгвэл даатгуулагчийн мөнгө хэрвээ даатгал хамрагдаад за энэ дээр бол хэлбэр байлгуудыг мэдээж зардал өгөөд тэр ашигын харьцаанд үүдээ аваа хийсэн зөвхөн цэвэр одоо энэ хохирлын үйл ажиллагаа бол хэрвээ энэ даатгуулагч даатгалд хамрагдах юм бол жил болгон 1 сая доллар төсөр байгаад 100 жилийн хугацаанд энийг одоо хаачч болно даатгалын компани шийдэлж байна. Эсвэл энэ компани хүлээж байгаа гарч ирэх үед нь 100 сая доллар төлөе явж байна тийм. Ийм хоёр боломж байгаа одоо даатгуулагчийн зүгээс. Тэгэхээр энэ дээр тодорхойгүй байд яаж өсгөх вэ гэхээр даатгуулагч энэ учрах байгаа 100 сая хэрэг даатгуулахгүй бол хизээ болох юм тийм. Хизээ очих юм. Энэ жил очих юм өсөд 99 жилийн дараа очих юм. Энэ тодорхой нэг юм тодорхойгүй байлаа. За мэдээж энэ хялбар ширээ амьдрал дээр бол эрсдлийн одоо хэдий хэмжээний хохирол очих юм бэ гэдэг тийм. Энэ хоёр үзэл хоёулаа тодорхойгүй байгаа. Тэгээ ер нь энэ даатгал аль нэг зүйлс энэ эрсдлийг тодорхойлно гэдэг бол энэ хугацаагийн тэгээд учрал хизээ болох гэдэг энэ хоёр хэмжээг л ер нь тодорхойлох нь эрсдлигээ бариад авч байгаа гэсэн. Тэгэхээр эндээс үцгэд бол даатгуулагч хэрвээ зүгээр 100 жил нэг болох юм жишээ дараа жил болох юм зүгээр юунууд тэгж ярьдаг л зарим хүмүүс энэ одоо ялангуяа манай практикээр бол хүмүүс даатгал мөнгө төлж юусан сан үсгээд яваа барыг гэдэг өөрсөндөө нэг эрсдлийн сан үсгээд тэрийгээр хаач идэг. Энэ зүгээр хэлбэр чинээс харагдж байгаа байхгүй юу гэхээр энэ юу н хохирол маань бүр хамгийн сүүл 100 жилийн дараа бол яг сан үүссэн сангаараа цуглуулсаар аваад хаач болох нь. За яг хөрөнгө оруулалтын юм уу өгөөж эднэрийг хасаад оцсон. Тэгтэл энэ эрсдэл маань одоо ойрын жилүүдэд за хамаагүй 10 жилийн дотор учрах тал дээр сан чи хаан ч үргэлцэхгүй айгүй том эрсдэл шууд дагуулаа гараад ирж. Тэгэхээр ийм мөнгө урсгалын үед бол хоорондоо хэлбэрээр тэнцүү ийм асуудалтай даатгалж тулгарч байгаа гэдгийг нээлж нь одоо даатгуулагч нь өөрөө энийг хялбар төсөлд ойлгосон байх хэвээр. Тэгвэл даатгалчийн мөнгө урсгал яах юм бэ? Даатгал нэг хэрвээ саяны ганцхан даатгагчийг даатгуулж авчих юм бол угаас мөнгө урсгал бол ойлгомжтой. Яг гэвэл жил болгон сая төгрөгийн хураамж олно. Тэгээд тэр эрсдэл бас гарч ирсэн. Тэгэхээр аль нэг хугацаанд байна. Тэгэхээр ганцхан даатгуулагчтай байх юм бол энэ саяны даатгалын харилцаа үүссэн шүү үүсээгүй ч ерөнхийдөө энэ эрсдэл чинь нэг хүнээс нөгөөд очсон ерөөс ямар ч энэ эрсдэл нь удирдлага гэж юм бол байхгүй ойлгомж. За хэрвээ энэ даатгалч 1000 даатгуулагч авсан бол за яг бүр их юу ярих юм бол сая даатгуулагч ч юм уу тийм ялангуяа жижиглэнгийн даатгуулагч. За 1000 даатгуулагч авчих юм бол энэ хэрвээ энэ эрсдэл маань 100 жилийн хугацаанд жигд болдог байсан бол энэ даатгагчийн мөнгө урсгалч шууд очоод ингээд айгүй юутай очиж хүлээгдэж байгаа хэмжээ жил болгонд одоо 0.01 хөвтэй гэсэн жил болгон 10 хохирол 10 тэр 10-д нь өгчин яг тэрнтэй тэнцээ байны хураамж 1000 даатгуулагчаас сая явж явсан 100000 доллар орж байна.
жишээ тэр энэ бол яг ингээд юугаа барьчихж байгаа. Тэр ер нь үндсэн санаанд ерөөсө даатгалын харилцаанд орж байгаа цаатлаа үндсэн санаанд ингээд энэ бөөгнөр дүүсгэр саяны тэр яриадсан яагаад бөөгнөр дүүсгэж болдог байдаг гэж энэ дээр зүгээр хялбар жишээ харахад гарч байгаа. Тэгэхээр эндээс энэ даатгалын мөн чанарыг одоо хэлж болж байгаа. Нэгдүгээрх нь бол хамгийн юу бол хэлэх санаа гэх юм бол энэ даатгалын харилцаа гэдэг нь одоо тэр эрсдэл болов өгөө болохгүй өгөхгүй гэсэн мөрий биш. Мөрийтэй казиноч мөрийтэй тоглоом биш. Энэ бол мөрийтэй тоглоом гэх юм бол одоо казинод бол яг ингээд цааталтан байгаа бас маркетинг аваад гэсэн бол хүлээгдэж байгаа бүхэн казинод хамаагүй л ашигтай 30% ч юм уу тийм тоглож байгаа хүмүүс нь энэ даатгалын тохиолдол тийм үрий биш. Энэ бол хоёрдугаар энэ бол ингээд даатгалчаар ингээд миний эрсдэл алга болчихж байгаа гэсэн эд шид юм бас биш. Энэ эрсдэл бол цаана байдгаараа байж байна. Энэ зүгээр юу гэхээр даатгалч бол зүгээр эрсдлийгээ тараан байршуулж байгаа арга хэрэгсэл. Тэрийг хэн нэгэн хэрэгслээ тэрийг даатгалын компани хийдэг. Тэгэхээр энийг ийм санаануудыг даатгуулагч өөрөө ойлгоогүй тэрийг мэдээгүй аваагүй тохиолдолд энэ даатгалын салбар маань цааш урт хугацаанд зөв зохистой хөгжиж буцаад маш том одоо эрсдэл маш том давуу сөрөгтөл авчрах юм байна. За түрүүний дараагийнх нь point руу орох юм бол эрсдлүүд нь өвөл хамааралтай байгаа эрсдлийн бөөгнөр үүсэх ёстой. Энэ цаанаа одоо юу яриад байгаа вэ гэхээр энэ ерөөсөө их тооны хууль нөхцөл биелэх тийм болцоог олгож өгөх ёстой. За энэ зүгээр энэ графикаар бол зөв шоу хальт үзэгдлийг тавьсан байж байгаа. Доод нь бол хэдэн удаа шоу хийсэн гэдэг 100 200 1000 удаа хийсэн. Дээшээгээ бол хайсан шоунуудын дунджаар ирэхэд гарсан үргэлжсэн. Энэ зүгээр нэг туршилттай зүгээр аваад болсон. Заримдаа бол дээрээсээ шингэж өгдөг. Ингээ харахад бол юуны туршилтын хэмжээ бага болоход бол савлаа маш ихтэй. Тэгээд туршилт их тусмар дундаж болох нь бол маш тогтворчдаг. Энэ бол нарийнч ихийг зааш чадах юм бол нугаас их тооны хууль энэ цаатлынх нь бөөгнөр үүсгэж риск пулинг гэдэг чинь уусаа цаатлын их тооны хууль ашиглах үүсгэх нөхцөл биелэх гэж байгаа юм онлын үндэстэй юм байна. За тэгэхээр энэ үднээс бол дайн бослоо цөмийн дэлбэрэх их мэт нэг дор их олон даатгалч зэрэг хамарч болдог эрсдлийг дандаа хасалтаар олуулсан практик яг энийг хэрэгжүүлэх юм. Аваад тусад нь тусгай даатгал оруулж байгаа. Дандаа тусгай терроризмын даатгал даа. За одоо бол яг энэ дээр манайхан бол энийг хамт оруулаад яваад байгаа. Одоо яг бас туршлага өгөөд одоо туршлага биш нөгөө манай яг энэ арилжааны утгаараа хийж ирсэн хугацаа бага байна л да. Чи ялангуяа газар хөдлөл эдгээр чинь тийм олон жилд нэг удаа болдог. Тэр үднээсээ жишээлбэл манайх ч сүүлийн үед арилж 90 оноос хойш нэг 20 жил болж байна. Тэгэхээр ийм юу авч чадаагүй учраас experience авч чадаагүй байгаа болохоор энийг дандаа оруулаад бариад яваад байгаа. За тэгээд хоёрдугаар нь ийм байдалд айлчсан тул даатгалын компаниуд нь бүтээгдэхүүн аль болох одоо газар нутгаар нь ч байна одоо нөгөө diversification гэж ярьдаг манайх тийм хийж явах хэрэгтэй. Яг ч дотроо насаар нь ч одоо юугаар нь тийм аль болох энийг үл хамаарах байдал руу айлчаар даатгалын компани цаанаас бодлоор гаргаж иж явах хэрэгтэй. Тэгээд тухайд зарим тохиолдолд давхар даатгал хам даатгалын програмуудыг ашиглах. Ийм замуудаар бол тухайд бол ганцхан эрсдэлтэй мөртлөө одоо өөр айгүй онцгой одоо юу гэдэг нь тухайд манад онгоцны даатгал байна тийм ганц тэрийг чинь манад болохоор дэлхийд даяараа нэг ус тэр онгоцуудыг авах хангалттай юм тооны эрсдлийн пулинг хийж чадахгүй. Тэр үед мэдээж олон улсын давхар даатгалууд дээр бүх усууд нь дэлхийд даяар байгаа нэг авчирч байгаа пулинг гэдэг давхар даатгалын програмууд гэж тэрийг ашиглах. За бүр дэлхийд даяараа нийлээч гэсэн чадахгүй авч чадгаа пулинг хийж чадахгүй даатгалууд байна жишээлбэл хиймэл дагуулын даатгалууд байж идэг сансарт онгоц хөөрхөр тэр ингээ замдаа бид нар мэдээж зарим тохиолдолд тэр чинь бүтэхгүй болоод айгүй өдрөх тэрний даатгал байж тэрийг хийхээр ганцхан яг тэр бусад юу гэсэн сэдвүүдээр өөр даатгалын бүтээгдэхүүнтэй ажиллаж байна. Diversification хийх маягаар эрсдлийг яг гаргаж ярьж байна. За эрсдлийн тохиолдол бол харьцангуй бага байх хэрэгтэй. За энэ юу гэхээр учирч бол санхүүгийн чадвар одоо сөрөг нөлөө төрөний нөгөө зарчим. За энэ дээр бол одоо манай даатгалын салбар дээр байгаа нэг аюул том одоо бас практис юм бол яваад байна. Манай даатгуулагч нарын мэдлэг муу бага болохоор ч юм уу тийм ерөөсө бүх эрсдлээ даатгах гэж боддог. Тэгээд нэг өрсөлдөөн зах зээл дээр ажиллах болохоор манай даатгалын компаниуд тэрийг арчдаг тийм. Тэгвэл зарим эрсдлүүд нь ерөөсө аюул ингээд түүхийн харахад аюул тогтмол одоо юу гэдэг нь жил болгоно
3 сая, 4 сая, 5 сая болсон, 6 сая болсон. Гэхдээ бид нар хасалт өөрөө хүлээн хариуцлага авахгүй. Та нар бүгдийг авчаач, бүгдийг авчаач. Тэгэхээр энэ ерөөсөө ямар ч юу хийхгүй юм л одоо угаасаа энэ даатгалын нөгөө харилцаа үүсэх сүр зарчмал зөрчил байхгүй. Энэ слайдн дээр хэлэх гэжсэн юм байна. Ер нь эрсдэл гэдэг маань бол тухайн компани одоо тухайн компанид байгаа хөрөнгө бол энэ эрсдлүүдийг эрсдэл буюу одоо хүлээгдэж байгаа алдагдлыг шингээж авах хэсэг юм байна. Одоо энэ дээр компани балансыг харуулж байгаа л да. Наалтаа хөрөнгө үр төлбөр нөгөө талд нь бол нийт эцдийн өмч байж байна. Хажуудлын дээр мөрийн зураад харуулсан байгаа нь болохоор хүлээгдэж буй ашиг. Энгийн тохиолдолд энэ бол одоо normal curve гэж яригддаг те. Компани бол ашигтай ажиллахаар хүлээгдэж явах хэвээр, капитал бол үргэлж нэмэгдэж явах хэвээр. Харин энэ хүлээгдэж байгаа ашиг нь доошлоод багасаад ирэх юм бол капиталын хэмжээ маань багасаад тухайн компани дампуурах хэмжээнд очино. Энэс их байх юм хүлээгдэж байгаа хэмжээс их байвал илүү их ашигтай болоод явна. Тэр үс компани одоо энэ эрсдэл хүлээх чадвар энэ хөрөнгөөрөө эзэдийн өмчөөрөө хэмжигдэнэ гэдэг санааг бол энэ дээр хэлж байгаа. Ихний одоо ерөнхийдөө нэг даатгалын компаниудад байдаг эрсдлүүдийн талаар бол энэ ч гарч байна. Эхний ээлжинд санхүүгийн эрсдэл энэ бол санхүүгийн эрсдлүүд дотор бол 3 төрлийн эрсдэл байгаа. Энэ зөвхөн даатгалын компанич байдаг нь бол бусад компаниудын хувьд ч гэсэн байдаг эрсдлүүд байгаа. Нэгдүгээр эрсдэл бол кредит риск буюу одоо авлагын эрсдэл. Энэ одоо даатгалын хурамжийн авлага авч чадахгүй байх. Банкнд хадгалуулсан одоо хадгаламж банкнаас буцааж авч чадахгүй байх зэрэг одоо компани актив тал дээр байгаа авлагуудтай холбоотой эрсдлүүд байж болж байна. Эдгээр эрсдлүүдийг компани удирдах бол арга хэмжээнүүд энэ жагсаалтаар оруулсан байна. Одоо нэгдүгээр тухайн компани харилцаж байгаа харилцагч талуудыг бүгдийг нь өөрчлөн шалгаад энэ талууд дээр бид нар ажиллана гэсэн одоо зөвшөөрөгдсөн листтэй байх. Мөн одоо харилцагч талуудыг одоо кредит ворднэстэй харилцах талууд дээр одоо үнэлгээнүүд хийсэн байх хэрэгтэй. Мөн одоо авлагын эрсдэл үүсч болох одоо хэмжээнүүдэд дээд хязгаарыг тогтоох, мөн одоо авлага дээр насжилтын шинжилгээ хийх, мөн одоо шаардлагатай тохиолдолд одоо зүйн стандарт 39-ийн дагуу одоо нөөцүүдэд байгуулж явж байгаа. Эдгээр маань бол одоо авлагын эрсдлийг өдрөдөх үндсэн аргууд байна. Дараагийн эрсдэл бол зах зээлийн эрсдэл байна. Энэ нь бол дотор одоо ханшийн эрсдэл байж болно, хүүгийн эрсдэл байж болно, үнийн эрсдэл байж болно. Эдгээр бол компани өөрсдөө үргэлж одоо эрсдлийн exposure-тэй хэрэг эрсдэл хүлээж байна. Бид нар одоо open position байна, хэр байна гэдгийг үргэлж одоо тогтмол ядаж сар болгон монитор хийж өөрсдөө үргэлж шинжилж харж явах хэрэгтэй. Мөн одоо үр төлбөр компани актив болон пассив хоёр маань эргэн төлөгдөх хугацаа маань хоорондоо яаж тохирж байна вэ? Cash flow match гэж ярьдаг. Энийг үргэлж бас шалгаж явах хэрэгтэй. Тэгээ шаардлагатай тохиолдолд хейжинг инструментуудыг ашиглах хэрэгтэй байгаа. Хэрвээ маш их хэмжээний долларын өглөгтэй байгаа бол одооноос одоо forward юм уу future-ийн гэрээ байгуулдаг ч юм уу тэр ханшийн эрсдлээ бууруулад хейжинг хэрэгслүүдийг л ашиглаж яж болно. Санхүүгийн эрсдэл дотор 3 дахь эрсдэл маань бол төлбөр төлөх чадрын эрсдэл байна. Энэ бол даатгалын компаниуд ихэнхдээ бол хүн төлбөрийн эрсдэл байгаа. Энэ дээр энэ эрсдлийг одоо өдөр тутмын авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд одоо энэ 3 жишээг бол харуулсан байна. Нэгдүгээр нөгөө түрүү ярьсан те компани актив пассив хоёр минь хоорондоо ирээдүйд хэрхэн майж болж байгаа юм бэ?
өр төлбөрийн төлөх хугацаа нь болоход активаараа төлж чадж гэнэ үгүй юу гэсэн энэ шинжилгээг сар болгон хийж явах хэрэгтэй. Түрүүний хэлсэнчлэн мөнгө өрсөлдөлийн гүйлгээгээ өдрөөр